За өнөөдөр хүний эрхийг хамгаалах өдөр гэж байна. Эрхчлөө тусгаар тогтно гэдэг энэ хоёр үг намайг оюун битгдэг Арслан намын гишүүн. Эрхчлөө төвийн бас гишүүн. Эрхчлөө тусгаар тогтно гэдэг энэ хоёр үг салшгүй холбоотой байдаг юм аа. Эрхчлөө бол тусгаар тогтнолын үндсэн баталгаа нь. Эрхчлөөгүй улсад тусгаар тогтнол оршдоггүй. Өнөөдөр Монголын эрхчлөө гадны хараат байдалд байна. Өнөөдөр бид нар хэн нэгнээ хараат байдалд эрхчлөөдгөө эдэлж чадахгүй. Зам ёсны эрхчлөөг хүн төрөлхтөн 300 жилийн турш хөгжүүлсээр явж байна. Зам ёсны эрхчлөөг 300 жилийн турш хамгаалсаар явж байна. 150 жилийн өмнө, 170 жилийн өмнө хүн төрөлхтөн хувилдааны онолыг анх энэ хүн төрөлхтний хорт дайсан гэдгийг нотолж байсан. Өнөөдөр Монгол улсын засгийн газар Монгол улсын улс төрчид бүхэлдээ хувилдааны онолоор ард түмнээ хуурж биднийг манкурт ард түмэн болох том зорилтойгоо биелүүлээ шатараатай явж байна. Өнөөдөр бид нар тусгаар тогтнол гэж ярьж байгаа бол өнөөдөр эрчим хүчээ бид нар хангаж дийлэхгүй байна. Өнөөдөр бидний тусгаар тогтнол гэж ярьж байгаа бол эрхчлөөгөө хамгаалж дийлэхгүй байна. Бидний бүх эрхчлөө боомлогдсон байна. Хэн нэгнээс хараат байдлаар эрхчлөө оршин тогтнохгүй. Зам ёсны эрхчлөө өөрөө өдрөөс өдөрт хумигдж байна. Тийм болохоор эрхчлөөгөө хамгаалах энэ ажил үйлс бол энэ тусгаар тогтнолоо хамгаалахаас салшгүй холбоотой.